За яах вэ? Тэр пап гэдэг хүн чинь тэгээд өөрөө тэгээд бүх ертөнцийн эзэн юм болвол би хэн болж таарч байна? Би бол бүх ертөнцийн эзэн хаа. Ватиканы пап дөрөвдүгээр Иннокентэд ирсэн шүү дээ. Тэгэхэд цаас гэдгийг хараад бас их гайхсан. Бас пап дэлгэсэн цагт Ламбардын ансалимаар явуулсан шүү дээ. Яг өөдөөс нь педигээд ахарын зэрэг, онгороод ахарын зэрэг хоёр дагуулынх нь нэг нь арсын өвч жалаад, нөгөөдийн брэд жалаад, өөрийг нь харанхуй нөхөнд хорж хагаад энэ захидлыг аваа яваа гэд эхнэрийнхэн гуйснаар явуулсан шүү дээ. Өө папа, чиний над руу явуулсан хүн чинь миний өөдөөс том бардам өчөж байх чинь. Чиний зарилгаар тэгсэн үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Наран урах газраас наран шингэх газар хүртэл ганцхан мөнх тэнгэр биднээ заяажээ. Чи өөрийн биеэр хурж ирж далай хааны өмнө сөгдөж түүнд түшиглэн явбаас чи өөрийнхөө улсаа барьж үлдэнэ. Ард иргэдээ хамгаалж үлдэнэ. Эсвэл бөхөөс чиний хувь зайг би мэдэхгүй. Гагцгүй тэнгэр мэд. Мад ёсыг монголчууд 13 дугаар зуунд хүн төрлөختөнд заасан. Сурааг уруунд дайсан. Тийм олуулаа байж илч болж ирж байгаа ганц хоёрхан хүнийг ална гэдэг бол шившиг гэж монголчууд үздэг байсан. Европын түүх бол Европын түүх болохоос ш Европын түүх дэлхийн түүх биш шүү. Татарын хааныг одоо Монголын хааныг те шашинд оруулаад би ертөнцийн нийслэлийг босгохын тулд чи өөрийнхөө өнцөг болон бүрээс хамгийн шилдэг одоо гар урчуудаа явуул гэж хэлсэн байгаа шүү. 4 орны хэлээр яруу найраг мэд шүлгэлэн уянгалан уншижсэн гэж Францын дүгнэлт бичигдсэн байна. За Монголын эзэнт гүрний гадаад бодлого болон дэлхийг бүхэлд нь эзэгнэх бодлогыг бүр маш тодорхой, тодорхой харуулсан.